За ер нь чихний барай гэж байдаг. За уламжлалын ухаан талаас гэх юм бол одоо ингээд 230 төрлийн одоо цэг чихэн байдаг гэж үздэг. За энэ ингээд гидсэндээ байгаа хүүхчийн хэлбэртэй тийм ээ. Ургийн хэлбэртэй тавхан хэсэг, юуны хэсэг, бүсний хэсэг. За чихний барайг яаж хийх вэ гэхээр чихээс ахын бүхэлдэнд тосторхож болно, төрөхгүй байж болно, нийллэг баяр хийн. За дэлбэнгүүдийг ингээд сайхан имрээд чүд ингээд дараад ингээд хийдэг. За Европын ухаан талаас гэх юм бол одоо 100 гаруй одоо мэдлэгийн төгсгөл рефлексүүд байдаг. За тэгээд чихний барайг хийснээрээ яг гэхээр ой тогтоолтыг сайжруулдаг, тайвшруулж унтуулдаг, чих хамар олон өвчнөөс урьдчилан сэргийлдэг. За мөн тэгээд одоо цусны эргэлтийг сайжруулдаг, хүүхдийг их тайван унтуулдаг гэж үздэг. За хятадууд бол чихний барайг бүтэн цаг хийдэг тийм ээ. Тухайн хүндээ зориулаад одоо чулуу тавиал, лаа тавиал, дос тавиал, жин тавиал ингээд хийдэг. Хэдүүлээ болохоор яг уу гэхээр ерөөсөө хүүхдийнхаа чихийг өдөртөө нэг удаа нэг 3 м орчим те 1-3 м орчим байхад л болно. Чихнийхаа барайг хийчихэн. За нэгт хоёрт нь хэмээр хүүхдийнхаа чихний хэлбэрийг сайхан гаргаж өгч болж байна те. Дээш нь доош нь татчих болж байна. За эллэг массаж гэхээс илүү бас артал сайхан эргүүлж хараад удаалт байна уу холголт байна уу гэж үзэж явах хэрэгтэй шүү. Ингээд нараа гэлтэхгүй том хүн ч гэсэн чихний барайг хийхэд маш сайхан тайвширдаг. За тэгээд ой тогтоол сайтай хүүхдээ болохыг хүсвэл чихний эллэгийг өдөртөө хийгээд хэвших хэрэгтэй.